Хүн төрлөختөн сансар өвтөргийн аялалд гараад 60 жил өнгөрөхөд сансрын нисэгчид үе үеийн залуусын урам зориг тэтгцээр ирсэн юм аа. That's one small step for man, one giant leap for mankind. 2003 онд Шинжүү 5 сансрын хөлгийг хөөрөх үед би жаахан хүүхэд байсан. Телевизийн өмнө суугаад тэр гайхалтай мөч одоо ч гэсэн санаанд тотхон байна. Ван Япин бол сансрын эмэгтэй баатар. Тэрээр сансарт 2 удаа аялсан. 200% хүчин чармайлт гаргасан байж таарна. Эмэгтэйчүүд гайхамшигыг бүтээж чадна. Сансарт хайгуулсан эдгээр баатруудыг харж урамжсан Нимбо хотын ахлах сургуулийн сурагчид өөрсдөө биедан хэмэл дагуул бүтээж хөргөөр шамтан ажиллаж байна. 10 жилийн өмнө бид өөрсдийн бүтээсэн хиймэл дагуул хөөргөн гэхээр сурагчид маань намайг шоолж инээлдэг байсан юм. Хөөгтүүдийн бүтээсэн хэмэл дагуул 2019 онд сансарт хөөрсөн. Энэ нь хүмүүсийн төсөөлснөөс давсан үйл явдал байлаа. Эдгээр зургууд бол тэдний бүтээсэн хэмэл дагуулын илгээсэн зургууд болно. 20 гаруй жил багшилсан Ли Тяншо сурагчдынхан өөрчлөлтөөс цагирны сүрхүчийг мэдэрч байна. Сүүлийн 10 жилийн хамгийн том өөрчлөлт бол хөөгтүүд хязгааргүй сэтгэж мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон. Бид ганц 2 дагуул бүтээх биш, ирээдүйн эздийг бэлтгэн хүмүүжүүлж байна. Хэрэг эрдэнтэн болохыг хүсвэл алсын хараатай байх, хүн төрлөختнийг тэтгэх бодолтой байх хэрэгтэй гэж бид байнга загтдаг юм а.